Эрхэм үзэгчдийн хайр амгалан айлтгая. Бид өнөөдөр тоо томшгүй олон үзэл бодлын урсгал байна. Энэ дунд нэгэн зүрх бий болно. Ингээд үзэл бодлын зүрхээр уулзцаа. Та бүхэн сайн байцгаана уу? Үзэл бодлын зүрх нэвтрүүлгийн хаан шин дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. Энэ нэвтрүүлгийн бичлэгийг өнгөрсөн амар буюу 9-р сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсын Шикаго хотод хийсэн. Нэвтрүүлгийн маань зочин болох Гантоягийн Чингис гэдэг залуутай би 7 жилийн өмнө анх танилцсан ярилцаж мөн нэвтрүүлэг хийж байсныг тухайн үед боловсрал телевизээр үзэгчлэнтэй хүргэсэн. Энэ удаад бит хоёр түүний гэрийн гадаа ачаагаа аваад холын замд гарахын өмнөхөн амжиж ярилцсан юм. Ингээд үзэл бодлын зүрэг дээр Гантоягийн Чингистэй та бүхнийг уулзахыг урьж байна. Өмнө явахдаа олон цомны ярилцлагуудыг Монголд үгээгээ явсан те. Бид нар эндээс буцаж үзээд гоё байсан. Цаад үргээд ирээд нэвтрүүлгээ хийгээ явж байгаа баярлаа. За 7 жилийн дотор амьдрал хэрхэн өөрчлөгдвөө? Заавал ийм сайхан хаустай болж. Тий, ер нь бол сүүлийн 7 жил Америкт байгаа монголчуудын хувьд бол нэлээ өөрчлөлт явагцаа. Олон монголчууд өөрсдөө үйл хөдлөлтөөрөмтэй болсон бол тэгээд олон хүүхдүүд шинээр гарч ирсэн. Олон хүүхдүүд сургуульд орсон, төгсөж дөрвөж ирсэн тийм ээ. Сүүлийн 7 жил бол яг нөгөө ихний ирсэн монголчуудын хувьд харьцуулахад тийм ээ маш их хөдөлгөөнтэй өрнөж байгаа. Өөрөө бол тэр 7 жилийн өмнөх ярилцлага дээр математикийн олимпиад монгол хүүхдүүдийн хандуун зохион байгуулад хиймэл дагуулын тухай яриад маш их тийм оргилдсон эрч хүчтэй юм шиг байсан. Дараа нь фэйсбүүкээр бичлэг энэ төр явуулаад байсан. Нэг л ажин түжин болчихлоо. Би буруу дүгнээд байна уу? Тий. Ер нь бас анзаархад фэйсбүүк дээр байгаа маш олон хүмүүс ажин түжин лүг орсон байх те ганц. Би биш. Бүгдээрээ ерөнхийдөө цаана сурвалж шалтгаан ижилхэн байгаа байлгүй. Ковидоос хойш эдийн засгууд нэлээ ялангуяа гадаад байгаа монголчууд бол нэлээ мэдэрсэн баг тийм ээ. Хальж оронд эдийн засгууд нэлээ хөдөлснөөс болж ялангуяа нөгөө тогтмол цалинтай одоо нөгөө гэрээгээр ажилддаггүй 1099 буюу контрактораар дандаа монголчууд их ажиллаж байгаа шүү дээ гэрээгээр. Тийм ажилт хийдэг хүмүүст бол тэрийг хүн цогцолтод болж л байх шиг байна. Тэгээ яг дунд нь ингээл монголчууд явж л байна. Жилдээ явж байгаа хүмүүс ч бас байгаа. Тэгээ яг тэрэн дунд явж хахад за байж байгаараа бас ингээд бодох юм их гараад ирдэг юм биш үү? Бас хүн юм жоохон проблем дундуур яваад эхлэх тийм ээ. Тэгээ бодоод үзсэн чинь бас 7 жил өмнө тэнтэй ярьж яснаас бас өөр өнцгөр бас юмнууд харагдаад тийм ээ. Бас хүмүүс рүү бас шууд бас ярихгүйгээр бас бодож ярих ёстой юмнууд бас том сэдвүүд энтрүүд байж болох юм байна энэ гэж жоохон дийд примэж ярьдаг шүү дээ. Харакнд олон жил ингээд явахаар чинь бас ялчгүй нэг сэдв барьчихаар чихгүндгүй юу. Өөрөө өөртөө яриад яваад байна да. Тэгээд шүү нэрээ. Яг тэгж юм. Тэгээ өөрөө өөртөө ярина гэж монголчууд их гоё хэлсэн байгаа. Би заримдаа боддгийг өөрөө өөртөө заргалдаад байгаа юм шиг. Тэр яг нэг тийм ухаан задлах хүнийг тухайн асуудлыг тал талаас нь бодох, гаргалгаа олоход ч тусдаг гэж байна. За тэгээ юу гэх тийм гүнзгий бодоод байна. Моолын бодож одоо чинь таны сая өөрөө өөртөө ярих биш өөрөө өөртөө заргалдах гэдэг үг чинь бас таг гал орж ирсэн тийм ээ байж байгаараа гэдэг. Яг Монгол хүн гэдэг юмн дээр их олон юмнуудын зангилаанууд бодлууд нийгмийн проблемууд те яг Монгол хүн гэдэг дээр их нийлдэг юм байна тийм ээ гэдгийг анзаарлаа. Энэ ч нөгөө бас тракнд явахаас өмнө таксинд бас нөгөө хэдэн жил явцгаар чинь онгоцны худал дээр олон улсын онгоцны худал дээр нөгөө дэлхийгээс янз янзын орноос ирж байгаа хүмүүстэй бас нэг тодорхой хэмжээнд янз янзын яриад хаар чинь бусад орны хүмүүс бас яаж тоглоод байгаа юм те эднэр бас яаж ингэрдэг юм те ямрууд нэггээр ирдэг юм жоохон багцаатай те тэнгүүтээ дараа нь харакнд ороод эн чинь Америк чинь 300 сая хүн 330 болчихоо те сүүлийн яснаас 30 сая нэмэгдсэн байх шүү 50 мужид ингээд өөр өөрсдийн хэлээрээ акцентаараа өөр өөрсдийн үн ханшаараа араагаа аваад өөр өөрсдийн соёлтой дуу хөгжмөнтэй аялдахтай ингээд бас амьдрах 330 сая хүнд амьдарч тэрэн дундуур ч ингээд характ явах чи энэ хүмүүсээс хоорондоо бас яаж хамтарч тоглодог юм бэ тийм ээ society нийгэм гэдгийг яаж бүрдүүлдэг юм бэ гэдгийг хараад харьцуулангуй чи одоо миний зүгээс Монгол хүний бүгднийх нь ялгаатай сэтгэл рүү ингээд ороод таах гэсэн тэр проблем болгонууд ингээд харахаар баян Монгол хүн гэдэг дээр ингээд бүгдээрээ нийлээд байна гэдэг жишээ нь олдог ч юм уу. Тэгэх юм бол одоо за Монгол хүнд үгүй яг юу яа хаана юм гэж бодоод явж байгаа. Тэгээ Монгол яагаад байна? Монгол хүн яаж байна?
Нэг одоо явж исэн чинь нэг ийм үг надад ороод ирж байгаа юм. Би Монгол хүний заяанд итгэдэг. Монголын заяа ихээ гэдэг. Монголын заяа босоочлоо. Босоо заяатай монгол ч юм уу тийм нэг заяа гэдэг ямиг нэг позитив эерэг утгатай холбосон нэг тийм ойлголт яваад нь шүү дээ. Хүүхэд байхад байсан. Энийг хэн хэлсэн тодорхойгүй би хайгаал идэв. Тэгээ яг хүн болгоо энэ үг байдгийг мэднэ. Яг хэлж байгаа хүмүүс хоорхон таалагдсан. Тэгээ тэр нь миний одоо ингээд хувийн амьдралаас ингээд бодоход их одоо юм утсан ч юм уу те. Их мундаг тийм хүмүүс хаяах нэг хэлждэг. Тэгэхээр энэ хүнтэй үг байна. Энэ нэг ямар санаа яваад ингээд гайхаад идэв гэсэн. Тэгээ нөгөө талаас нь би явж байгаа нөгөө юугаар нь Монгол хүн ер нь хувь заяа гэж юу юм те. Зол заяа хоёроор ялгаад тийм. Зол заяа хоёр нь юугаар ялгаад тийм. Золтой хүн заяа. Заяа гэдэг нь юу юм бэ? Хувь заяа гэж байна. Нийт Монголын заяа гэж байна. Хувь хүмүүсийн заяанууд гэж байгаа юм бол тэдний олонлог гэж бодоод мэдмэдгээр тэдний дундаас нэг дундын нэг нийтлэг нэг заяа гараад ирээ. За тэрийг нь Монголын заяа гэх юм уу гэдэг бодонгууд тэгээ бусад нөгөө энтхийнхээ эндээс авсан бусад орнуудын учирсан нөгөө хүмүүсээс авсан мэдээллүүдийг харьцуулаад үзэнгүүт за ямар ч байсан Монгол гэдэг иргэншил бол яг нөгөөдөлтэй харьцуулахад ямар ч байсан дээшээгээ эерэг утгатай байгаа юм байна гэдэг анзаарах юм байна. Монгол хүн одоо яг та дураа асуусан шүү дээ. Монгол яг яагаад ингэж Монгол угаас проблемтай байх тийм ээ. Сүүлийн олон жил. Тэгэд энэ проблем дахиад бусад орнуудтай бас харьцуулаад харах тийм. Үргэлжлэх юм шиг байна. Яг энэ дундуур явчихсан олон орнууд байна. Монголын замаар явчихсан. Яг явж байгаа бас олон орнууд байдаг юм байна. Нөгөө арчил марчил бид нар өөрсдөө хийж нөө импульс нотер гэж яриад байдаг шүү дээ. Одоо яг импульсж байгаа чинь ч гэсэн одоо ингээ яг бас явж лээ тийм ээ. Одоо цаг үе дээр мэдхгүй жижиг орнууд. Тэгээ ингээ хараад ах чинь энэ Монгол бол ялчгүй ингээд нэг одоо байгаа бидний сонгогдсон загвар нь бол яг зөв загвар биш гэдэг дээр бүгд санал нэгдэн тийм ээ. Энэ цаашдаа бас зөв загвар биш гэж харагдаад байна. Одоо энэ чинь хүн ам ихтэй чинь 300 сая хүн бол 330 сая хүн дээр бол ямар нэгэн проблемыг хин нэгэн олоод бодцсон, хин нэгэн нэг замаар явчихсан, явхад өмнө хин нэгэн явсан хүний зам заавал бийж идэг тийм. Бизнес хийчихсэн. Хуулийн одоо ямар нэгэн кейсээр явах гэсэн тийм. Ер нь бүх юмыг хийгээд гэсэн ямар нэгэн байдлаар тэнд нэг хин нэгэн өмнө тэр замаарч өмнө явчихсан байдаг учраас юм ихэд боломжтой тийм. Тэгээ Монгол тэр нь байхгүй учраас жишээ нэг тэр загвар магвараар ингээ араас нь ингээ явах гал яг ингээ бид нар ингээ гадны стандартын төрүүдийг аваал тийм. Ингээ явах гэхээр явахгүй мэн гэж би анх 2005 6 онд анх ирээл нэг өө эн чи өөр юм байна гэж анзаараад байсан. Тэгээд одоо бол бүр үг болгоод хэлчмээр бид нар яг одоо ингээ яг энэ байдлаараа бол удлаа наа чи бүр яг жоохон хөгжил баг. Гэхдээ бид нэр монголоор явах хэрэгтэй байна гэж бодсон шүү дээ. Америкт байгаа хүмүүс ер нь бас ижилхэн боддог бах уу. Бид нар гадаад гарчаад нэг гадны соёл моёл гэдэг нь бас цөөхөн Монголд байгаа хүмүүс харин гадны соёл биш үү хүмүүс олон байдаг байна. Монгол Америкт байгаа монголчууд бол илүү буцаад монгол соёл ой та нар харин над гадны соёл моёлоо хасаач болооч түмаач биш шүү дээ тийм ээ. Гадаад хэл мэл ингээд сууч муурах гал ингээд гадаадын соёлыг дэвдэн монголчин ингээд гадны хууль мөлийг хуулийн систем арга хэмжээ гадны хууль гэдэг үстэй тийм. Импорт чирсэн Германаас илүү 2000 хууль гэдэг ярьдаг шүү дээ. Тэр чинь нөгөө хүний менталити тэр хуулийг боловсрсан тэр экосистем дээр хүмүүсийн менталити дээр тойруулж боссон арга ухаан амьдрах арга ухаан тоглоомын дүрмийг яг зөвлөх л та. Бид нар аваад хүчээр суулгаад дагаад бид нарт ингээд таарахгүй. Бид нар өөр ухаанаар сэтгэж ингэж явсан хүмүүс тэрүүгээрээ явчвал арай жоохон хитаахан байна те. Бид нар яг хөгжилгээд хайшаач яваад байгаа. Би бүр ингэ замаасаа хазаагаад гिच юм ярьж өгч байгаа шүү гайгүй үстэй. Зүгээр. Ер нь буцаагаад баринаад байна асуусан. Хөгжил гэдэг нь чи яг юу юм энэ гэдэг олон юм бодож штэ. Тэнгүүч уус болгоо өөр хөгжилтэй хойц солонгосоос ирсэн хүн гэж хөгжил гэдэг бол нэг өөр ойлголттой биш штэ. Тэгэхэд монголчууд өөр хөгжил гэдэг утгаар хөгжилтэйгээ happiness-ийг хөгжил гэх юм биш. Ер нь бол. Тэгээд урт наслын хөгжил гэх юм уу эсвэл технологийн point-ийн хөгжил гэх юм уу те. Мэдэхгүй л штэ бид нар. Тэгэхээр яг ингээд бид нар яг хөгжил гэж жишээ нь яг юу юм бэ гэхээр монголчуудын бид нар яг монгол хүнээрээ жишээ нь бодож харах юм бол би монгол нэр авч чадахгүй байхдаа 5 оноос хойш гадаад байх явцсан байгаа тийм ээ. Гэхдээ нөө дотор байгаа тэр монгол нэр жишээ нь харлаа гэхэд монголчуудын хөгжил яг ингээд тэр ахугаас хамааралтай тийм гаднаас нэг тийм хамааралгүй ахугаас хамааралтай бид нар ингээд болоод байсан. Эндээс happiness үйлдвэр чадаад байсан тийм. Нэгэнтэйгээ харьж болоод байсан. Тэрийг бариад нэг гадны тийм инфлюенс нүдэнд багтаагаар мэдээж яг уу долларын тэрэ хэрэглэх байх мэдээж гадаад суулж гаднаа айлж уучлах юмнууд нь байх л байх тийм ээ. Гэхдээ яг Монгол гэдэг аваа явуучвал гэсэн жоохон экстрим гэжсэнтэй тэр тал руу барьж явуул явандаа зөвдөх юм байна гэдэг дээр буучаад байгаа. Гадных руу
бүр хитрхи яваад байсан дахиад тэр явахгүй зогсоод зогсохгүйгээр бид нар гадны хэд өөрөд юм бүр яваал дараа үеийг хүүхдүүд ингээл те. Одоо тэгээ шинэ гарч ирж байгаа үеуд бүгдээр англитэй YouTube бүгдээрээ үзээд бүгдээрээ дэлхийн хүүхдүүд гараад ирж байна шүү дээ. Баахан дэлхийн хүмүүс бэлдсэн цаг үе өнгөрөх шиг боллоо сүүлийн олон жил тийм ээ. Баахан дэлхийн хүмүүс гарч ирж ийн дэгүүжээсээ. Тэгээд дэлхийн хүмүүс дэлхий дээр очиод яад юм бэ гэж харах анхны цаг хугацаанд одоо биднэрт ирж байна. Америкт ирсэн дүүч юм монголчуудын хүүхдүүд коллежид өгч том том коллеж төгснө тийм ээ. Дэлхийн хүмүүс гарч ирж байна. За одоо ингээд аав ээж бид нар нь тийм ээ. Ингээд ардны гэсэн нөгөө хүүхд хаана вэ? Буцаад ингээд Монгол гэсэн contribution оролцоо нь юу вэ тийм ээ. Тэгэнгүүт одоо би ингээд тоолоод байхгүй. Дэлхийн хүмүүс ингээд дэлхий дээр гараад ирчихсэн IT-ийн бизнес, кино индастри тийм ээ. Silicon Valley, Hollywood ингээд дэлхийн стандартаар яриад Монголч очсон дэлхийгээ яриад дэлхийд ирэхдээ Монголд байгаа хүмүүс бас дэлхий яриад ингээд болно тийм дэлхийн хүмүүс байж болно тийм ээ. Угаасаа өссөн бүгд дэлхийн хүмүүс болох. Гэхдээ яг тэнд одоо чинь Монгол гэдэг юм тэгээд хин авч үлдэх юм бэ. Саяын таны тэр ярианд байгаа хүссэн хүсээгүй тэг чинь. Одоо нэгдүгээр үеийнхэн хүчрээд болохоосоо болохгүй солонгосуудад ажиллаад өөрсдийнхөө компанийг байгуулад хөл дээрээ тогтоод тэгээд энэ төрцөн хүүхдүүд Америк хүүхдүүд эхнээсээ одоо тэгээд ажиллаад эхэллээ. Яг наадах чинь одоо яг та өстой гоё харсан байна. Монголоос ирчээд бид нар энэ дотроо өөрсдөө байгаа учраас тэрийг харж чадахгүй. Угаасаа харах боломжгүй юм чи угаасаа хайр өнгөний үзэл байж болохгүй. Тэ угаасаа бид нар ингээд чөлөөт нийгэм хүүхдийнхээ эрх чөлөөг хангаж өснө энэ төр гэдгээрээ хүүхд толгой өөрсдийн өрөөдөө тэ өрөөнд дотроо гардгүй нөгөө дотроосоо шаажтай ингээд суудаг ийм хаадуудыг өсгөж байгаа байхгүй бид нар тэ. Бидний өсгөж байгаа ирээдүйн хаадууд гэдэг энэ дэлхийн хүмүүс өрөөндөө байдаг ийм гаруудыг бид нар зөндөө гаргасан одоо энэ гарч байгаа айгүй болон гарч байгаа. Одоо манайх тийм болчих гэдгээ санаад зовдөг. Тэгээд тэд нар чинь бас тэдний буруу биш. Олон монголчуудын тэр хүүхдүүдийн хоорондын ийм цуглах боломжууд байхгүй болж байна. Монгол хүүхдүүд хоорондоо танилцдаг тийм арга хэмжээ байхгүй. Бага нэг спортын арга хэмжээнүүд те. За яг тэр олимпиад гэж болж байна тийм ээ. Эдний хоорондын ингэж байнга цугладаг юмнууд байж эдгээр чинь хоорондоо танилцсан. Хоорондоо танилцахгүй л одоо би манай охин 16 хүрч байна. Одоо би эхнээс нь ялчгүй аав үний үднээс. За одоо энэ хүүхд чинь яг таны асуулт гарч ирээ те. Манай хүүхд манай хүрний юм байх юм гэдэг асуулт юм. Гараа гарч ирж байна шүү дээ. Хүрдэг ямар ярих юм. Тэгээ бодоод үзэх чинь үгүй чи Монгол хөвөл дээр шүү дээ гэд бодонгоо чинь тэгвэл нөгөө энэдээс ух Монгол хүүхд нь хаана байгаа юм бол гэдэг те. Тэгээ бодоход хаана явж байгаа болтоо гэж бодоход Монгол байхгүй нэг энд байгаа нэг хүүхд үлээ байгаа байлгүй бодлоо тийм яг Монголоос ирсэн. Тэгэхээр энд байгаа нөгөө Монгол хүүхдүүд энэ бодоход нөгөө дүүлэн ингээ хооронд ямар ч коннекшн байхгүй хаана байгаа юм гэдэг. Тэр эдний хоорондын арга хэмжээ. Би нэг юм санаа бодож ирсэн та асууснаар Монголд нэг тийм пионерын туслангийн яг нэг тийм зах зээл хэрэгтэй байна. Эндээс хүүхдүүд явах хэрэгтэй байна. Яг Америк юм уу Австрали ч юм уу Европын өсөж байгаа хүүхдүүд онгоцны бодол дээрээс бүр аваад иж болдог. Шууд тэгээ бид нар бол эндээс ямар ч асуудалгүйгээр баясаад те. Заавал Монгол зонгол хамаатан салбарт байрахгүйгээр шууд өсний бодлоос ойролцоолтой найдвартай явчих хүрээд байдаг. Тэнд хүүхдүүдэд танилцуулдаг. Манай хүүхэд найрамд очиж амарчаад ирэхэд танилцсан хүүхдүүд нь дандаа Монгол хүүхдүүд юм өөр орны хүүхдүүд тэдтэй холбоотой чадахгүй алдсан. Имэйл рүү даваагүй тэгээ имэйл рүү солигдохгүй. Энд байгаа хүүхдүүд тэнд очиод нэг бүлэгт ороод хоорондоо танилцах заах юм бол энэ буцаж ирээд нөгөө дүүчин хамт болох юм болоод ингээд хамгийн ой тэр ингэсэн уулзтууд нэмэгтэй нэг нэгэндээ ой энд нэг юм охин байна. Энийг дуудаж юм уу чиг хаар энэ дээрээ те. Тим юмнууд нь явахгүй бол ялчгүй таны ярьсан баахан одоо те өөр Монголын бос иргэдтэй тэр бол болсон хүмүүс бол одоо чөлөөтэй юм чинь тэрүүгээр ингээд үдэн дээр бол ингээд явах юм байна. Би тэгээ одоо өөрөө бол мэдгүй шүү дээ юу болохыг буруу хөвгтөө өчнө. Хөвгтөө очроос юу болох. Гэхдээ би бол монголчуудын тийм хүүхдүүдийн хоорондын танилцаар хэмжээ яаж хэрэгтэй мэн гэдэг өөрөө яг анзаарч байна. Шикаго хот өнөөдөр Америкт амьдарч байгаа монголчуудын 50% нь амьдардаг гэж байна. Энийг яг өөртөө ч адилхан бодож ингэсэн гэж бодож байгаа нэгдүгээр үеийн одоо иммигрантууд хэр байх шиг байна. Нэгдүгээр үеийн гэхээр ч одоо та бид нарыг нь хэлж байна дараагийн гарч ирж байгаа гэж байна. Та нарыг хэлж байна. Тий. Хүүхдүүдтэйгээ ирсэн хүүхдүүд нь энэ төрцөн. Би ингэж бодоод байгаа. Биднэрт нэг юм бодол байгаа. Яг эхлээд бол ирээд сургуультай. Би бол жишээ нь мастер хамгаална гэж ирсэн шүү дээ. Над чи болон сургуулиар ирсэн хүмүүс байгаа. Зарим нь аялал маялал ингээд дээрээ үлдчихэж байгаа гэдэг юмсаа сөрчмөл ингээд. Тэр үедээ ч яг үлдэмжлэхэд бодоагүй те. Америкийг ингээд үзээ. Зарны 2 жил ажиллах мөнгө төгрөг олох бодсон бүгд гэж ирдэг шүү дээ. Ирээд бүгдээрээ баг 90% ингээд үлдчих юмсан шүү.
Энэ элдсэн хүмүүсийн дотор яг юу гэдэг юм бэ те? Энэ хүмүүс одоо юу боддог болоо те? Монгол зонголоо бодоод хэцүү байдаг хаа үгүй. Нэг тийм хэцүү байдаг юм байлаа хараад тахаа те. Тэгсээр нөгөө эх орон гэхээр хаана гэхээр яг Монгол гэдэг газрын зураг шиг дотор байдаг энэ төр гэ те. Тэр үнцэг энтраараа харангуйтай айгүй зүг байгаа. Энд яг бас бидний уухай төрлөг омгшил энэ төр бас бий. Энд бид нар яг өөр орны нэг татаа яг зүгээр ингээд энэ зорнууд биелдэ Америк цагаачтай те. Айгуу таруухан явдаг хэрэгтэйд нь те. Тэднэртэй харьцуулаад хамаагүй чанартай явдаг нь ирээд батлагдсан. Нэг одоо дараагийн үеийн гарч ирж байна те. Ямар ч байсан Америк дээрээ ямар ч монгол хүмүүс дунджаас илүү цалинжгүй нэг удахгүй өчтдөг. Америк өөрсдийнх нь дунд цалингаас илүү. Эндээс цаашаа ийм омгшил биднэрт байгаа. Энэ төв дээр монголчууд өмнө буугаагүй. Хүннүүчүүд ийш дайрчлээсэн баг те. Нүдэлтэл явж лээсэн. Утга орноо томруулчих яаж явдаг юм те. Матилагаа ингээд явцсан билээ ш. Дараа нь өнөө Батын зэрэг энтер гээл те сүбэдэ энтер гээл аахал явсан ш. Явсан байдаг юм байлээ те. Энэ төв дээр одоо бид нар эхний зэргүүд нь буугаад ирж явж байгаа юм. Тийм учиртай хүмүүс. Бидний гал голомтод нөгөө Монголын уухай төрлөг асч яваа. Нүг энэ. Энэ төв дээр хэрвээ Монгол гэдэг туг мандуулах юм бол тэр нь раас мандах хэрэгтэй. Энэ төв дээр Монгол гэж байх хэрэгтэй бол тэднийг бид нар байгуулна. Энэ төв дээр хаан гэж байх юм бол тэр нь Монгол угсаа залгамжлагч Монгол хаан байх хэрэгтэй. Тэрийг бид нар ихтүүлж байгаа. Бидний өөр хойш дээр өрн тийм хараатайгаар бид нар нөхөл тавьж бууж ирсэн ийм монголчууд. Бид нар энэ тийм бизнесч амжилттай яваад авч байгаа хүмүүс би цаашдаа ч авна. Улс төрийн тийм ээ. Спортын тийм ээ. Бүгд орны магадгүй одоо манай нэг монголчуудын нэгнийх нь хүүхэд анхны одоо конгресс мөн те одоо юу гэдэг Монгол гэл ингээд ороод ирж штэ таараараасаа магадгүй анхны Asian ерөнхийлөгч Монгол байлаа гэдээ ороод ирж штэ 2 генерашн дараа 3 генерашн дараа тэднийг бид нар хийж байгаа бид нар цагаачлаагүй бид нар ерөөсөө гадаадд ажиллаж байгаа биш бид нар одоо олон жилийн Монголын түүхэн даалгавраар энд хөв заяагаараа явж байгаа юм байч гэж бид нар өөрсдөө боддгийг тэр талбараа өнгөсөж яваа бас тэр удаас бид нар дотроос тамир өгөн энэ эдийн засгийн жоохон саяны гарсан проблемууд дундуур энэ төр явахад бол сонхий зугаад яваад их тамиртай. Тэгэхээр бид нараас монголоор бахарах тийм чанартай хаач явсан. Ийм орны гэж боддог шүү. Та тэгээд ер нь бол айгүй их тийм олон хүний өмнөөс ирээд ах шиг байх юм. Яг энэ нэрээ тийм шүү дээ та хэр олон хүнтэй ярилцчихсэн бэ? Таны энэ санааг манай найзууд ч дээ ерөөсөө найзууд бол те яг энэ дээр ингээд нийлд юм билээ шүү дээ. За тэгээ одоо ингэж хаашаа шүү дээ. Бас эндээс эхэл. Ингэж хаашаа гэл. Тэгэл тэгэл ястаа юм билээ. Тэгэхгүй бид нар бусад орнууд чинь тийм 50 хөдөлгөөгтэй гიშгэх одоо юугүй гიშгэх газаргүй нөхдүүд чинь ингээд энэ дотор чинь ингээд самардаал ингээд үр удмаа үлдээгээл тэр нь ингээд явж лээдэг те одоо Филиппинүүдийн удам хэдэн жилээс олон жил ингээд явж байгаа юм ингээд байгаад байдаг Филиппинүүд гээд ингээд байгаад байдаг те. Тэр шиг тэгэхэд яг хуу жишээ нь бидний хувьд Монгол гэдэг юм нэг давуу татвар байгаа байхгүй юу? Би архины дэлгэрт худалдагч хийдэг байсан. Тэгэхээр чинь тэнд чинь нөгөө жоохон нийгмийн доод давхрын нөхдөд улгаад амралтай нөхдөд орж ирдэг. Үднээс талбар арх мэрх улгаад. Тэгэхээр тэр болгон дээр би нөгөө зарж байгаа нөхөр чинь уурлаа шүү дээ. Нөгөө тэн харчаа дотроосоо хүн юм чинь. Тэгээ ингээ муудалцах юм аягүй болгон гарна. Дандаа Монгол биш хүмүүс нэ. Тэгээ гадаагаар яг хэд хэдэн удааны зодон дээр яг гарахтаа л яг боддгийг би аргаа болцсон байхгүй. Яг гарахтаа за Чингисийн удамштай энэ юм бэ гэхээр дотроос тамир ороод ирнэ. Ингээл ороод ирнэ гэслээ тий. Тэгээд дандаа ялчин. Тэгээд би дараа нь боддгийггүй. Энэ чи би өөрөө юу ч хийгээгүй шүү дээ. Зүгээр Чингис гэдэг тэр бидний тэр их Монгол гэдэг тэр уухад үрлэг энэ чинь хүртэл тэгж ажилдаг те бид сэтгэл зүйд ингээд бэж идэг. Явж идэг ашиглахад болдог. Манай хүүхдийн сургууль мургуулдаа 10 жил ороод энэ ч одоо ингээд янз бүрийн хүмүүс юм те. Танаа чи хаанаас юм гэхээр би Монголоос гэр айлын өөр орны эцэг ихнэр кул гэдэг байгаа байхгүй. Би таас солонгос гэх юм бол гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр эдний хувьд биднээс хамаарахгүй гэж нэгдүгээр цагааш тараас хамаарахгүйгээр энд байгаа нөхдүүдэд Монгол гэдэг үг кул гэдэг үг хоёр хамтдаа те. Гоё гарч суудсан байгаа байхгүй. Магадгүй тэр баримт кино ч юм уу эсвэл нөгөө Монголын түүх ч юм уу те. Тэнгүүд тэр нь хүүхд зүгээр өөрөөр нь хэлчих те. Монгол гэсэн чинь зүгээр Монгол учраас найз найзууд нь өөрөөр хандах гэдэг те. Тэгэхээр иймэрхүү бас энэ бид нар Монгол гэдэг юм нэмэгд өгдлүүд нэгэнт байгаа юм чинь энийг гуйдаж хаашаа явах хэрэгтэй юм аа. Өшөө өгдлүүд гаргаж өгдөлтэй дараа дараагийн үед гарах хэрэгтэй. Бидний дараа дараагийн үед бол энэ дотор бүр чигнуулна гэдэгт бүр ихтэй.
Тэр нь итгэлтэй их олон юмнууд энд өсөж байгаа хүмүүсд бас их олон юмнууд гарна шүү. Энд итгэлтэй. Монголд байгаа хаа гэхдээ би бол энд байгаа хүмүүстэй бол Монгол төлөөлөл яриад байгаа шүү. Энд бол одоо бүгдээрээ л янз бүрийн ажил хийгээл тусдын болох нь биеиндээ туслаад хэцүү хүндийг давж туулах нь туулаад явж ах шиг байна. Одоо би баг энд хүүхдүүд аваад ирдсэн зүв бэжээ гэж боддог нэг хэсэг баг шиг байна энд. Монголд одоо амьдрал тийм хэцүү болоод эн чи одоо ер нь л хэцүү байж тээ залуу хүн өсөд дэвчиж гэж боддог нэг хэсэг байна. Нэг хэсэг нь бол за ерөөсөө Монголд очиж энийг тэгж ийм юмын засахынсан гэж их шаналж боддог нэг хэсэг баг шиг байна. Монголын юу эндээс маш хэцүү санагдаж харагдаж байна. Мондөг асуулт байна. Монголын нэг л юм хэцүү байна. Монголчууд Монголоо олоогүй. Тэрийг олоогүй цагт. Ингээд бүх юмнууд ингээд яваад байгаа гэж байна. Бид нэр ерөөсөө ингээд дөрөвт хийсэнд яг ижилхэн арчилсан нэг юм дээр л ороод те 3 дахь өчигдөр рүү хэлэлцэл рүү нэгээл те мэдээлэлүүд орж ирдэг болох үед бид нар бид нар ийм бэ гэдгүүдээ яг харах гэсэн. Ийм болцсон байсан юм байна. Тэгэхгүйгээр шууд мэдээллүүдэд дагаад ингээд явчихсан чинь одоо бид нар одоо хаалттай соёл юм шиг байгаа байхгүй юу? Монголын заяа их гэдэг дээр би бодсон нэг юм. Яагаад бусад орнуудаас их байна гэхээр Монгол дотор хүмүүс нь зөвхөн монгол хэлээр ярьдаг. Өөр хэлээр ярьдаггүй. Казахын руу зөвхөн ярьдаг бодохгүй. Тэгсэн чинь өөр орнууд айгүй тодорхой байдаг юм байна. Тэгэхээр нөгөө доторх мэдээллүүдтэй хүмүүст очих мэдээлүүд тэр хүмүүсийн тэр мэдээллүүдэд тэр хэлээр хүлээж аваа буцаад нийгэмдээ хариу өгөхөд нь өөр. Монголд Монголоос гадна монгол хэлээр ярьдаг орн бас байдаггүй. Давуу талтай байна. Тэгэхээр бид нар маш тийм тусгаарлагдсан буюу мархлаатай гэдэг чинь хэлээрээ гэж зөвхөн харахад бид хэрэгж байгаа хэлэн бүр тусгаарлалт өөр гадны мэдээлэл орж ирэхгүй бүр очиж бөө юм болж ээж те суухгүй Монгол болж байгаа юмнууд агшаа тийм амархан гарахгүй тэгэхээр бид нар чинь ингээд цаг хугацааныхаа хувьд бол юм бүдүүн турбааш ингээд дээшгээ босоож ирэлтэй юм харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр зөв хэмжүүд нь өөрчлөгдсөн. Бид нар тэр би бүр боддгийн сэтгэл зүйн энтраар сургууль болоод мастер энтрийн програм зарим нэг ангид авч үзсэн. Ийм сэтгэл зүйн энтраар ер нь бол миний сонирхол энийг л бодож сонирхож тийм ангид авсан. Яг монгол хүний маш өндөр миний зүгээр хувийн фантази тийм. Бүх хүний монгол хүний болохгүй ахалдаа гэхдээ бүх хүний сэтгэл зүйн тест авах хэрэгтэй юм. Тэгээд эндээс би хэнийг ямар вэ гэдгийг харах гэдэг аа. Ямар юм дээр яаж ажилтдаг юм бэ гэдгээс энэ монгол хүн бусдын юугаар өөр юм бэ гэдэг маш нэгдүгээр. Өөрсдийнхөө ондоошлолт ямар ондоошлолтой улс юм бэ гэдгээ ойлгох тухай яриад байна шүү дээ. Тий. Нөгөө аборигенууд цаг хугацааны шугам өөрсдөө бид нар чинь үсгийн бичгэл нь ядаж ийм биш болсон шүү дээ тийм ээ. Жишээ нь биднээс гадна авж байгаа телевизийн одоо энэ гарч байгаа магадгүй давар гарч байгаа титр чинь хөндлөн явдаг титр шүү дээ. Бид нар тийм форматыг ашиглахаас өөр аргагүй дээ. Тийм фонт хэрвээ бид нар босоогоо хөгжүүлсэн бол босоогийн фонт модтой ингээд өөр дэлгэцээр бид нар гоё гарна шүү дээ. Бидний нэр мөрийн босоогоор гардаг те. Тэр нь хөгжихгүй дэлхийд нөгөө тэржгээр дандаа хөндлөн учраас бид нар хөндлөнгөөр ингээ гардагтаа баригдсан ч юм уу те. Нөгөө технологи энэ төр нь хөгжөөгөл болохоос яг бид нар ондоошлоо бариа явуучих юм бол жоохон технологийн саадтай тулах гэсэн технологи өөрсдөө буцаад туслах байлгүй. Эсвэл тэр даасан технологи гарах байлгүй. Бид нар өөрсдийнхөө ямарана. Арай дэлхийн хүмүүс бэлдээд байна. Монголоо олохгүй байна гэж хэлэхээр их ерөнхий хэлж гин гэж бодсон байхгүй. Тэгэхээр нь одоо нэг хэсгэн зур ярьсны дараагаар тэр ерөнхий юм биш юм байна. Монголоо гэдэг нь Монгол юугаараа өөр юм бэ гэдгийг л олох нь чухал юм байна. Бид нар юугаараа бусдаас өөр юм бэ гэдгийг л олох нь чухал юм байна. Тийм бид нар нөгөө Америкт ирээд бид нар ямар ч байсан адаптац буюу дасан зохицох чадвар гэдгээр илүү гэдгийг харуулдаг гэдэг бүгдийг харагдаад байгаа юм тий. Яг харагдаад байна. Өөр юу юм байна гэдэг. Тэгмүүд генээр бид нар бас тест хийгээд өстэй байна. Генээр Монгол хүмүүс нэг илгэний нэг илүү пигменттэй болж таарсан шүү. Сүү задалдаг. Бус хүмүүс байдаггүй, бус орны хүмүүс байдаггүй. Тэр нөгөө тэр байлдан дагуулын үед сүүн бүтээгдэхүүн арднаа ойрхон явдаг болохоор нөгөө доторх энержи буюу энержи drink Red Bull-ын банк явдаг байсан. Бус орнуудтай зодтолоход тэр их давуу тал үүссэн. Энэ нөгөө том докторын яриа шүү. Waterford докторын. Тэгэхээр ингээ генийн хувьд ч өөр юмнууд тэр нэг олцсон дээр зөндөө олон байна. Сэтгэл зүйн маш олон байна. Бидний хилэн дотор маш олон байна. Ардын хаман зохиол дотор байна. Эдгээр бүгднийг нэгчих юм бол их том юм гарч ирнэ гэж би боддог. Нэгч хэрэгтэй. За одоо тэгвэл ярианыхаа төгсгөл рүү ороход таны хүүхдүүд эднэрийг мэдэх ёстой юу? Ёстой.
Яаж мэдүүлж байна? Одоо та бас том юм асуучлаа. Энэ хүүхдүүд чинь манай энэ хавьд монголоор ярьдаг хүмүүс байхгүй. Сургууль дээр монголоор тэр нэг хүүхд байхгүй болохоор энэ хүүхдүүд чинь гэртээ ирээд энэ нэг хоол идээд ингээ бидний оройн цаг үеийн л монголоор ярихаас өөр газар монголоор ярихгүй. Тэгэхээр яг гэр доторх ахуйтай холбоотой үгнүүдээс өөр үг сурахгүй. Бид нар яриад л. Өөр үг санамсаргүй би одоо нэг жоохон нарийн үг хэлчихэл та тийм ээ. Тэнгүүд тэрийг нь өөр хаан сонсохгүй учраас тэрийг хэлж чадахгүй. Тэгээд хэзээ ч хэрэглэхгүй. Ингээд жоохон юм монголчууд төвлөрсөн газар жоохон цайтай монголчуудын хувьд бол хүүхдүүдтэй монгол хэлийг шууд тулах гэдэг үнэхээр төвөгтэй болчихж байгаа. Гэхдээ тэр чинь тэгэл үзгэл өстой тийм ээ. Үзчихэл байгаа. Монголоор яриад тэгэл барахгүй байгаа. Тэгэл ялчгаа технологийн шийдлүүд байна. Би бол яг юм саяны ярианд бол нэрийн ярианд учраас хүүхдүүд илүү ойлгуулах нь чухал гэж англиар ярьчихдээ. Тэгээд технологийн шийдлэр би дандаа юу ягаад аудио өчөөд эцэн дээр аудио өчөөд зарим нь одоо насандаа сонсохоогүй үг мөнгнүүд байгаа шүү дээ тий. Сэдв мэдүүд өчтөр хүртэл би бичээ явж байлаа. За хүүхдүүд өсгөх зөвлөгөө гэдэг нэг 2 зөвлөгөө би хүүхдүүдэд бодоо. Тэгээд та нар хүүхд өсгөх юм бол энэ зөвлөгөөг ашиглаарай гэдэг 2 зөвлөгөө хэлээд тэгээд 30 настай дэнийг сонсоорой гэдэг ийм л бүртгэн 30-50 явуулчихдаг байхгүй. Одоо хүүхдүүд миний өмнө явуулсан дээр ийм л ирчлээд. Тэгээд хүүхдүүд одоо төсөөд болгоноор 17 одоо үржим 10 үржим хүүхд тэнгуүч 17 намартай миний эзээ чинь явуулж ирсэн. Тэгээд 17-д сонсоорой гэж хэлсэн. Миний мессеж нь замд явдаг болохоор гэж тиймэрхүү байдлаар асууддаг шийддэг юм байна. Технологийн байдал нутгаар. Тэгээд энэ хүүхдүүдийг бол яг гэдэг яг энэ ярьсан юмнуудаа бол суулгаад өсөхгүйсээр аргагүй. 2005 оноос хойш ер нь ирж очиод ингээд энд суурьчлаа. Ер нь Монголоос улам бүрэл наашаа олон хүмүүс л яваад ах шиг. Ялангуяа сүүлийн үед Монголоос явъя. Өөр бид нэр ерөөсөө энэ дэлхийн хүмүүс болоод таны хэлдгээр энд амьд аль ч улсад бид нар амьдарч чадна гэдэг залуучууд олон болчлоо. Ер нь ирээд байгаа монголчуудыг харахад монголчууд яаж өөрчлөгдөж байна? Хүн нэрээ бодох уу мөнгө бодох уу гэдэг нэг хэмжүүр ш. Тэр их өөр болчихсон те. За миний нэр ямар амаатай мөнгө бодож байгаа гэдэг ч юм уу те. Тэр хэмжүүрүүд өөр болчихсон. За энэ ахад яадгийн дахиж таарад юу гэж яад би нэг ингээд нэг админы юм ашигтайгаа шийдчихлээ үл гэдэг чинь жишээ нь 5 онд ирсэн надын нүдээр бол тэгэхгүй гэж байгаа наа чинь математик таарахгүй үгүй шүү дээ гэдэг тиймэрхүү зөрөөнүүд байгаа байхгүй. Сүүлд ирж байгаа нь бол нэлээ капитализм тал руугаа нэлээ нарж ирж ирэх юм уу те. Хэмжүүд нь хүмүүс эргээд бодоод үргэлжлүүлээд бас энэ санааг үргэлжлүүл бодоосоо л гэсэн олон юм яриад байна л да. Юуны тухай бодол хийлж, юуны нэг хариултыг ирээсэ гэж та боддیں۔ Монгол хүн хаач байсан. Жишээ нь бид нэр сүүлийн түүхэн төрөд аягүй гардаг болсон. Подкаст төрөд тэгэл ингээд түүхэн тухай хэрэнгууч аягүй олон мэдээлэлтэй. Тэнд дотор ч бас аягүй гоё юмнууд болж исэн те. Тэгэхээр 2000 жилийн 3000 жилийн түүхэн омгшилтай юм хүмүүс байна. Бид нар болж байна. Яг тэр шиг дахиад 3000 жилийн ирээдүйтэй. Ингээд 6000 жилийг бодоод дунд нь жив байгаа гэж бодооч. Энд омгшилтай ирээд наа омгшилч энэ дээрээ тасарчаад байна шүү дээ. Буруудаад ингээд дахиад 3000 жилийн дараа юу харах юм гэхээр 3000 жилийн дараа Монгол гэдэг орн байхгүй. Орос гэдэг орн байхгүй. Дэлхий гэдэг юм бүгд байхгүй ингээд нэг юм нэгдсэн нэг шал өөр нэртэй болчихно. Улс мос байхгүй. Нэг километртэй болчихвол 3000 жилийн дотор их болох байх. Тэгээс Марс зарсуугаа ингээд явчих. Тэр нь тодорхой. Тэгэхээр ингээд тэр нь тодорхой би Монгол нутагтаа та нар ийм ясыг тавьдаг газар биш гэж омгшоод тэнд халаг ташуулаад тайзан дээр юм уушаад ямар хэрэг байх юм. Монгол гэдэг нэрийг л авч явах хэрэгтэй. 3000 жилийн түүхтэй омгшиж байгаа бол дахиад 3000 жилийн ирээдүйтэй яг дунд нь байгаа хүн шиг ноён шиг яг ирээдүй өнгөрсөн хоёрын залгаан дээрээс тийм ээ. Залгаан дээрээс одоо бид 8 тэрбум чинь тэр залгаан дээр байгаа тийм. Тэрэн дотор Монгол хүн гэдэг нь яаж юм өнгөрсөн ирээдүй хоёрыг залгаж байгаа гэдгийг бид нар харуулъя гурван сая хүн. Энд олон хүмүүс залгаж чаддгүй юм бэл. Тэрэн дээр айгүй муу юм бэл. Энэ 3 сая хүн бол 3 сая залгасаар байгаад өнөөдөр гэрчсэн шүү дээ. Улстай намд газартай намд тийм ээ. Одоо энд бид нар дахиад залгана. Олныг залгана. Тэрийгээ л харуулах хэрэгтэй. Бид нар дахиад ирээдүйд урагшаагаа явж байгаа гэсэн. Тэр өнгөрсөн улс төр наад болчихно гэдэг жоохон хэдэн мөнгөндөө тэгээд наад болчих хүмүүс шээ. Хай. Бид нар өшөө улс төр улстраа шинж тухай эрүүл мэнд тийм ээ. Өөр ингээд технологи кино гэдэг чинь соёл урд гэдэг чинь хоёр салбар. Бүгдэн дээр нь бид нар өшөө амбицууд бий тэрэндээ хүрч чадна. Тэгж боддог шүү. Тэгэхээр Монголд байгаа, дэлхийд байгаа, гадаад байгаа тий Монгол бүх монголчуудаа тэр яриад байсан олон жилийн түүхтэй тэр олон жилийн байхын
бахархаж өссөн тэр түүхийн гал багшийн чинь зааж ирсэндээ тэр бидний нөө залбираад байдаг олон юм чи бүгдээрээ гэрийн голомтод байгаа яг одоо. Яаж асаахан бидний ажил байгаа орондоо тэр асааш. 3 сая асаа. Ирээдүйн 30000 жил өдрөж. Ямаас тавцсан шиг та миний эмоцыг тэр хөтлөж чинь баярлаа юм. Олон жилийн бодж явсан яриг тултлан гэж яг хоолой зангирт гарч байгаа. Мохтой наа. Чингис Утарын хооронд нэг ийм яриа өнгөрсөн. Энэ ярилцлагыг дуустал үзсэн танд 7 жилийн өмнө Чингис гэдэг хүн юуны тухай бодож сэтгэл зовниж явсан болоо гэдэг сонирх бодол төрж иж магадгүй. Тэгвэл миний YouTube цуугаар зочлоод ороод үзээрэй. Мөн лайк дарж санд бодлоо хуваалцаарай. YouTube ч болсон хүн ер нь энэ хэдэн өгүүлбэрийг заавал хэлэх ёстой байна лээ. Дашрамд YouTube сувгийг мань дагаад нэвтрүүлэг гэдэг маань анхааран үзэж лайк дарж тэр бас өөрсдийнхөө санал бодлыг хуваалцж яадаг байнга үзэгчдэд маш их баярлалаа. Ингээд энэ удаагийн дугаар өгөрөндөрлж байна. Дараа уулзтлаа баяртай. Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Бид өнөөдөр тоо томшгүй олон үзэл бодлын урсгал барьж байна. Энэ дунд нэгэн зүрэг бий болох. Ингээд үзэл бодлын зүрэг дээр уулзцаа.